За сайн уу дарханд ирсэн байна. Өнөөдрийн бичлэгээр юу хийх вэ гэхээр нөгөө бичлэг хийхэд 4K 1080 720 гэдээ байдаг штэ. Одоо resolution тэрний талаар ярина бас FPS буюу одоо 24 30 60 гэсэн энэ тоонуудын яг яад юм бэ гэдэг талаар юу гэхэд бол ярих байгаа. Тэшээ сэдвүүт орцгоё. Бидний нөгөө гар утсанд бичлэг их тохиргоо байдаг штэ. Тэр бичлэг их тохиргоон дээр баруун дэд болон бан одоо нэг хідэн тоонууд байдаг штэ. 1080 4K гээд 720 гээд. Эдгээр нь яг ямар очтой юм бэ гэхээр бичлэг их чанарын төрлүүд байгаа. Бичлэг маань өөрөө пиксел гэдэг юмнаас бүрдэж байгаа. Тэгээ пиксел гэдэг маань юу вэ гэхээр одоо ийм жижигхэн дөрвөлжинг хэлж байгаа. Бүх дэлгэцнэд одоо ийм жижигхэн дөрвөлжингүүд байгаа. Энэ дотор 3 өнгө гэдэг. Улаан, ногоон, цэнхэр гээд 3 өнгө гэдэг. Эдгээр нь хувьяасаа шалтгаалаад хэдэн хувьтай асж байгаагаас шалтгаалаад цагаан, улаан, цэнхэр мэхэр ягаамаа янз янзын өнгийг гаргах боломжтой. Энэ 4K 1080 гэдэг нь яг юуг илэрхийлж байна гэвэл одоо чанарын юу хэдэн пиксел байгааг ерөөхдөө бол илэрхийлж байгаа. Пиксел их байх тусмаа илүү чанартай харагдана. Гэхдээ багтаамж илүү эзэлдэг. За би одоо амархан болох үүднээс дэлгэцээ юм болгочихъя. За жишээ нь утас маань миний утас болохоор 1080 гаргах чадвартай. Тэгэхээр 1080 бичих юм бол ийшээгээ 1080, ийшээгээ 1920. Энэ бол энэ өргөнөөр тоологдож явдаг байхгүй юу? Одоо харин ард харагдаж байгаа дэлгэц болохоор 720. 720 болохоор ийшээгээ 720 харин уртаашаа болохоор 1280. Энэ пикселүүдийг яаж харж болох вэ гэвэл телевизэр шүү дээ. Телевизэр дээр илүү сайн ойрч шарах юм бол пикселүүд нь харагдана. Харин компьютер юун дээр утас энэ төр бол нэг сайн харагдахгүй. Ягаад гэвэл компьютер утас дээр болохоор бид нэр ойроос хардаг. 10-20 см зайтай хардаг. Тийм болохоор тэднийг харах ерөөхдөө боломжгүй. Телевизэр болохоор 2-3 м харах зориулттай. Тийм болохоор пикселүүд нь арай том байдаг. Тийм болохоор харж болно. Тэгэхээр яг ямар resolution чанараар бичгээ гэхээр ерөөхдөө бол ашиглаж байгаас юунаас хамаарат ер нь бол толгойд бичсэн дээр ихтэй 4K бичдэг юутай камер утастай бол 4K-гаар бичсэн ч болно эсвэл 1080 бичдэг юу бол буруутахгүй 1080 бичсэн ч болно. Сүүлийн үед одоо 4K гэж гарсан 6K, 8K бүр 12K бичдэг камерууд хүртэл гарсан. Тэгээд тэдний хэдий амар чанартай ч гэсэн маш их багтаамжийг эзэлдэг. Хэтэрхий өндөр чанартай болохоор маш их багтаамжийг эзэлдэг. За тэгэхээр FPS гэж юу вэ? FPS гэдэг нь болохоор ерөнхийдөө frames per second гэсэн үг байгаа. За энэ нь болохоор монголоор орчуулбал 1 секунд авах зураг юм байна. Тэр одоо юунд зураг морг болоод явчихвэ гэвэл бичлэг маань өөрөө маш олон зургуудыг маш олон жив аах. Хид хідэн зургуудыг ингэж гүйлгэж үзэж байгаагаас явж чалгаагүй. Тэгэхээр маш олон зургуудыг ингэж гүйлэхээр бидний нүдэнд яг ингэж холбогдсон юм шиг ингэ харагддаг байхгүй яг ингэ бичлэг шиг. 1 секунд авах одоо зургнууд маань бичлэгэн дээр хамгийн багадаа 15 FPS байх хэрэгтэй. Хэрвээ 15 FPS-ээс бага одоо FPS-ээр бичих юм бол таны бичлэг кадрууд хоорондоо гацж эхэлнэ. Одоо жишээ нь би одоо яг одоо 25 FPS-ээр бичиж байгаа байхгүй палаар. Одоо би энийг 15 FPS-ээс бага болгож бичих юм бол нэг иймэрхүү юм харагдана. Таны одоо бичлэг хийхдээ одоо ашиглаж болох FPS гэх юм бол 24, 25, 30, 60, 120 тэгээ дээшээ 240 төр бүр 1000 FPS хүртэл байгаа. Эднэр нь яадаг вэ гэхээр одоо жишээ нь 24 25 гэдэг байгаа шүү дээ. Энэ 2 FPS-ийн 1 FPS нь юун дээр ялгаа байдаг вэ гэхээр ерөнхийдөө бол газарсан онцлогоос болоод идэв. Жишээ нь Монголд Австралид болохоор 25 FPS буюу одоо ерөнхийдөө PAL SECAM-аар бичих ёстой. Харин Америк орнууд тэгээ зарим орнуудад болохоор 24 FPS-ээр бичих буюу NTSC гэдэг форматаар бичдэг. Одоо энэ FPS-ийн төрлүүд байгаа шүү дээ. Энэ FPS-ийн төрлүүд одоо яг юун дээр бичлэг хийх тохиромжтой гэхээр жишээ нь одоо Холливуудын их кинонод 24 FPS-ээр бичсэн байдаг.
Холливуд ч гэлтгүй ер нь дэлхийн бүх кинонууд 24 FPS-ээр бичдэг. Яагаад гэхээр 100 жилийн өмнө одоо кинонууд 24 FPS-ээр бичээд бүр ингээд дадал болгоцсон. Ингээ хүмүүсийн тархинд одоо илүү тийм ностальжик дээр үеийн гоё мэдрэмжийг төрүүлэх зорилготой. Тийм болохоор кинонууд болохоор 24 FPS-ээр бичдэг. Харин 25 болохоор Монгол, Австрали одоо стандарт телевизийн шоу энэ төр 25-ыг ашигладаг. 30 болохоор бас YouTube бичлэг, TikTok, Facebook, интернетийн бичлэгүүдэд ашигладаг. Тэрнээс дэше одоо 60 штэ. 60, 120, 240. Энэ болохоор илүү одоо slow motion эсвэл спорт амьтад дээр ашигладаг. Яагаад гэхээр спорт дээр бид нэг акшн бүрийг ингээ маш сайн харах хэрэгтэй штэ. Тэр үед бид илүү өндөр фреймийг ихэд бол ашигладаг. За эцэст нь одоо миний санал болгох чанар болон FPS гэх юм бол 4K дээр 25 FPS-ээр бичих хэрэг нь бол би санал болгож байна. Гэхдээ энэ бол ерөөхдөө бол ингэж байгаа шүү. Янз бүрийн орчинд одоо slow motion их шаардлагатай гэд тэрнээс дэше FPS ашиглах хэрэгтэй. Энэ болохоор миний санал болгож байгаа. Заавал одоо баригсан юм байхгүй зүгээр санал болгож байгаа юм. За ингээд өнөөдөр бичлэг үзсэн та бүхэндээ баярлалаа. Богинохон ч гэсэн бичлэг юмэр санагдаад. Тэгэл хийчлээ. Bye.